Та улсын хурлын гишүүдээ мэдгүй энэ удаад улсын хурлын хамгийн ахмад гишүүн Монгол Ардын намын жагсаалтын 5 бичигдсэн дүгнэлтийн рэгдлийг танилцуулъя. Говь Алтай аймгийн Бэгэл суманд төсөн Говь Алтай аймгийн Алтай хотын 10 жилийн дунд сургууль, Зөвлөлт холбоот улсын Харьков хотын Горький нэрмжид улсын их сургуульд биологийн багш, биохимч мэргэжлээ төгссөн. Бэрлийн их сургууль доктор хамгаалсан. 2002 он шинжилгээ ухааны академийн гишүүнээс сонгогдсон. 2016 он шинжилгээ ухааны академийн ерөнхийлөгч болсон. Төрийн соёлхол шинжилгээ ухааны гавьяа зүтгэлтэн. Улсын хурлын эхний жуулхан Ахмад гишүүн удирдаж явуулдаг үүрэг түнд оногджээ. Улсын хурлын гишүүн Ганбаатар тангараг өргөхдөө мөн хүүхд тэнгэр Монгол орныг минь ивэг гэж хэлэхэд тангарагыг ахалж байсан рэгдэл гишүүн сануулга өгсөн. 73 наснда улсын хурлын гишүүнээр анх удаа сонгогдсон. Монгол улсын их хурлын гишүүн би ард түмнийхэн элчийн хөвд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс түүх соёлынхон уламжлалыг хүндэтгэж Монгол улсын үндсэн хуулийг дээдлэн сахиж авилга ашиг сонирхлын зөрчилөөс ангид байж гишүүний үүргэн чин шударгаар биелүүлэхэд тангаргалъя. Миний бие энэхүү тангаргаас няцвал хуулийн хариуцлага хүлээнэ. 1.4 тэрбумын хөрөнгөтэй их хуралд буй ганц биохимч мэргэжлээ гишүүн. Шинжилгээ ухааны академиг өөрөө хөрөнгөө босгох боломжийг хангаж өгөхийг өмнөх их хурал дэвшүүлж, хууль эрх зүйн орчинд бүздүүлж өгөхийг уламжилж байсан юм. Өөрийн мэргэжлийн салбарыг хэн хүнээс илүү мэдэх тэрээр 4 жил Ахмад хүний ухаалаг үг салбарын дуу хоолойгоо төмөн түгээж чадах уу харахад үлдлээ.